365 хоног гайхамшигтай хамтдаа подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. Чиний итгэл таанд панда байна. Энэхүү подкаст маань Wonder буюу гайхамшиг нэртэй номоос сэтэл гарсан подкаст байгаамаа. Зохиолч RJ Palacio-гийн Wonder хэмээх номон дээр та бүхэн юу гардгийг бас сонирхож магадгүй. Энэ бол Аустин хэмээх нэртэй хүүгийн амьдралын эргэн тойронд болж өнгөрч байгаа үйл явдлууд болон тэрхүү хүүгийн бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцаж өөрт нь тулгарсан асуудлуудаа шийдэж байгаагаар ном маань үргэлжилдэг. Та бүхэн гайхаж иж магадгүй л дээ. Аустин гэдэг хүү яагаад заавал тэр хүүгийн талаар гэж гээ. Тэр хүүхэн маань хэрв ном уншаад үзэх юм бол тэрхүү Аустин хэмээх хүү маань үнэхээр ер бусын гайхамшигтай хүү болохыг та бүхэн ухаарах болно. Тийм болохоор энэхүү подкастаа сонсож эхлээд ч юм уу эхлэхээс өмнө та бүхэн гайхамшиг номыг олж аваад уншихыг зөвлөж байна. Хэдүүлэнгийнх нь 365 хоног гайхамшигтай хамт подкаст маань яг юуны талаар ярилцах вэ гэвэл Wonder хэмээхийн гайхамшиг номон дээр маань нэгэн сургуулийн багш байдаг. Түүнийг Мистер Брауни гэж хүүхдүүд дуудцгаадаг. Тэгэхээр тэр багш маань ямар онцлогтой багш вэ гэхээр хичээлийн ер нь их өвөрмөц байдлаар ордог. Тэр нь болохоор өдөр болгоныхоо хичээлийн өмнө тухайн өдөр дагаж мөрдөх ёстой precept буюу нэг тийм жижиг дүрм хэмээх зүйлийг гаргаж ирдэг. Тэгээд энэхүү одоо нөгөө санаанаас одоо 365 хоногийн гайхамшиг хэмээх Мистер Браунигийн нөгөө пресептний ном гарч ирсэн байдаг байгаа. Энэхүү номон дээр тулгуурлаад хэдүүлээ подкаста өдөр болгоны нэг шинэ пресепт буюу өдөр болгоны жижиг дүрм гэхэд арай жоохон хатууч гэсэн дагаж мөрдөх чиглүүлэх зүг чигтэй явцгаах болно. За тэгээд энэхүү дугаарынхаа төгсгөлд та бүхнийг Итгэл таанд пандагийнхаа өөр нэг подкаст болох Open Wind подкастыг сонсохыг зөвлөж байна. За тэгээд 365 хоногийнхаа аяллыг дараагийнхын дугаараар эхлүүлцгээе. Баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд панда.